I refuse to be a weak person. I'm Би sorry. зүгээр нэг тийм сул хүн байхыг хүсэхгүй. If some people want to be weak people, they are welcome. No problem with me. Хэрэг зарим нэг хүн зүгээр сул зүгээр ингээд няцганаа Go ahead and be weak. болж जैन тэгээд амьдрахад ерөөсө болохгүй юм But I байхгүй. refuse to be weak. Тэг миний хувьд бол яг тийм сул I want to байхыг be. эсэргүүцдэг. I want to live a strong life. Би хүчрхэн амьдралаар амьдрахыг хүсэж I байна. want to be a strong example for other people, not a weak Бусад example. хүмүүст ч гэсэндээ би маш тод жишээ болж амьдрахыг хүсэж I байна. want to have strong emotions. Би маш хүчрхэн сэтгэл хөдлөлттэй байхыг If I'm хүсэж байна. happy, I'm strongly happy. Эсвэл би аз жаргалтай байл маш хүчтэйгээр тэрийг илэрхийлж If I чаддаг. cry, I can cry. Эсвэл би уйлвал бүр уйлсан шиг уйлдаг. I cry. Байхыг I хүсэж байна. seldom cry. Би маш ховор уйлдаг. I'm not a crying person. Нэг уйланхай хүн бол биш. But when I cry, I cry. Гэхдээ харин нэг уйлах юм бол ястаа нэг And God knows уйлсан why. шиг уйлна да. Amen. Ойлгосноо те? We need to have a strong mind as well. Мэдээж бидэнд бас маш хүчтэй оюун ухаан байх ёстой. People with a weak mind Хүмүүс ийм сул дорой оюун бодолтой will хүмүүс not be able to fulfill God's agenda. Бурхны төлөвлөгөө гүйцэтгүүлэх чадваргүй юм аа. Don't be afraid of the mind. Оюун бодлоос битгий аа. Are you listening to me? Намайг сонсож байна уу? I know the mind can be proud and arrogant. Оюун бодол бардан бас одоо ихэрхэг болж болдог. Amen. But if the mind is submitted to our spirit, Харин оюун бодол сүнсэнд захирагдах юм бол the mind can become a powerful tool for God. Бурхны хувьд тийм оюун бодол маш хүчрхэг зэвсэг болгон ашиглагддаг юм аа. Are you with me? Ойлгосноо те? That's why I don't listen to people who say Тийм учраас that we don't need our mind. We don't need to be intelligent. тийм биднийг за оюун бодлоор яах юм бэ? Нэг ухаантай байх албатай биш гэж хэлдэг хүмүүсийг битээс. God has given us a brain. Бурхан бидэнд тархийг бүр өгсөн байгаа. Amen. Ойлгосноо те? Not the devil. Чөтгөр өгөөгүй юм тэрийг. Just like He gave us a body. Яг биеийг өгсөн шиг. We can use the body for wrong purposes. Бид нар энэ биеийг буруу зорилгод ашигладаг бас. We can use our brain for wrong purposes. Дахиад ч гэсэн бид нар буруу зорилгонд ашигладаг. We can use our brain to resist God, Бид нар бүр оюун бодлоо бурхныг эсэргүүцэхэд ашигладаг. to байна. argue with God, Бурхантай маргалддаг, цэцэрхдэг. to debate with God, to discuss with God. Бурхантай одоо хэлцэж одоо маргалдаж энэ төр. But we can let our minds and our intelligence bow before God. Харин бид нар энэ оюун бодлыг бурхны өмнө захируулж бүр түүнд ингэж одоо түүний өмнө аваач тавих We хэрэгтэй. can use our skills to be proud. Бид нар өөрсдийнхөө чадвараар бас түүний өмнө бардамнаж ихэрхэж болно. But we can place our skills into the hands of God. Эсвэл бид нар тэр чадварыг бурхны өмнө аваач өргөж So болно. everything God has given you Тэгэхээр бурхнаас танд өгсөн бүхнийг must be submitted to His will, бүхэн түүний хүсэлд захирагдсан байх Amen. ёстой юм аа. to His Амен. plans and purposes. Түүний төлөвлөгөө, түүний ажлуудын дагуу Submitted to the Spirit, тэрээс сүнсэнд захирагдсан байх to His ёстой. Spirit in our spirit. Түүний сүнсэнд одоо бидний өөрсдийн маань сүнсэнд захирагдсан байх ёстой. I've heard sermons like this. Ийм одоо номлол би сонсч байсан. When you come into the room, the meeting room, Хэрэг та цуглааны өрөөр орж leave your brain in the wardrobe. Where? Leave your brain in the wardrobe. Ийм номлол сонсч байсан. Та цуглаанд орж ирэхдээ оюун санаагаа цаана одоо коридорт орхичоод ирээрэй. A church like that, I will never join. Тэгэхээр ийм сүмд бол би суухгүй. God wants to have smart people in the Учир нь house. бурхан өөрийнхөө сүмд ухаантай хүмүүсийг байлгахыг хүсдэг юм Are you аа. with me? I take my brain with me into the church Тэгээ meeting. ямар ч байсан би сүмд цуглаандаа ирэхдээ тархиа аваад But I ирдэг. have placed my brain under the control of the Харин Spirit. энэ тархи маань сүнсний захиргаанд орсон байх So ёстой. God can use my brain. Тэгснээр бурхан тархийг God ашиглана. can use my talents Миний аяасуудыг ашиглана. to advance His kingdom. Хаанчдаа тэгхийн тул. Amen? Амен. I mean, Ma plays the keyboard. Одоо жишээлбэл keyboard тоглодог. If you have a keyboard with one key, Хэрэг та ганцхан товчлууртай keyboardтай we байвал can enjoy the song for 2 minutes. бид нар 2 минут дагаж дуулах юм да. But after 5 minutes, we got enough of that song. 5 минутын дараа бол ер нь гачин What I болоо. mean? Ding, 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 Нэг ding. товчлуураа дарахаар нэг иймэрхүү авиа гарна шүү дээ.
But if you have many keys on the keyboard, Харин маш олон даралттай байх юм бол the more keys you have, the more beautiful the song can become. хичнээн олон даралт байх тусам 40 олон аялал But the keys have to submit to your fingers. Гэхдээ тэр тавчлуурууд таны хурууны дор үнэн захирагдах ёстой. Because if the keys begin to play their own song, Хэрэг тэр тавчлуурууд өөрсдөө хөдлөөд хөгжмөө тоглоод ирэхвэл the pianist has a problem, you know. What is happening? хөгжим тоглож байгаа хүн бүр үнэн асуудалд орно доо. I play one song, the keyboard plays another Би song. ууд нэг дуу тоглоод байдаг гэтэл keyboard өөдөөс нэг дуу тоглоод байдаг. In the airport in Copenhagen in Denmark, Данд Копенгагены онгоцны буудалд there is a piano нэг том төгөлдөр хуур байна. and it plays by itself. There is nobody playing on it. It just plays. Тоглодоггүй зүгээр өөрөө тоглодог тийм төгөлдөр хуур байна No. нэ. God does not want that. Тэр бурханд ийм юм хэрэггүй юм. But the more keys we can give him, Харин биднэрт олон одоо давчлуурыг өгөх тусам биднэрт the better he can play the music he wants to play. Бурхан өөрийнхөө хүссэн тэр яруу сайхан аялгуунуудыг Amen. усан сайхан тоглох God wants to боломжтой. use your body. Бурхан таны биеийг одоо God wants to хэрэглэхийг use your хүсэж байна. emotions. Таны сэтгэл хөдлөлүүдийг God wants to хэрэглэхийг хүсэж use your mind, your байна. intelligence. Таны оюун санаа тэр мэрэгэн To ухаан advance the харих kingdom. юуны төлөө хаанчлыг дэлхийн God төлөө wants to use your skills, your talents, таны чадварууд түнд хэрэгтэй your байна. education, Таны боловсрол хэрэгтэй байна. your profession. Таны мэрэгжил хэрэгтэй байна. Even if you are not educated, you still have skills. Та ямар ч боловсралгүй байсан ч та хэрэглэгдэхүйц нэгэн шүү. My father left school after third grade Аав маань 3 дугаар ангид төгсөө сургуулиас гарсан. because he could not stand school. Яг л аав маань сургуулийг дэвчиж чаддаггүй He could байсан. not sit still in a classroom. Ангид сууна гэдэг бол түүний үед So he left дэвчижгүй school байсан. after third grade. Тэгээ 3 дугаар ангид төгсөөд бүр гарсан And then байна. he started his own business. Тэгээ тэрний дараа тэр өөрийнхөө бизнесийг Never эхэлсэн. went to business school. Хизээч бизнесийн сургуульд яваагүй. He bought certain things and he sold them. Аав маань нэг юм худалдаж аваад тэрийг зардаг And he байсан. became a very wealthy businessman without any education. Ямар ч боловсралгүйгээр маш баян одоо бизнес хүн болсон байна. Because the skills were here. Түүний дотор чадварууд байсан байгаа. Are you listening to me? Ойлгосноо те? So we have to place everything we are, everything we have under the control, under his control. Бидэнд байгаа бүхнийг бид түүний захиргаанд оруулж өгөх ёстой юм аа. Amen? Амен. So I want to live a strong life. It's time to live strong lives Тэгэхээр with God. өнөөдөр бол бурхантай хүчрхэг амьдрах цаг мөн бөгөөд би яг ингэж амьдрахыг хүсэж байна. God wants strong churches. Бурханд хүчрхэг сүмүүд хэрэгтэй байна. Churches are too weak today. Өнөөдөр сүмүүд дэндүү сул байна. Even my own church is still too weak. Миний сүм хүртэл хүчрхэгчих хэрэгтэй Our байна. churches are too vulnerable. Бидний сүмүүд үнэн тогтворгүй байна. We are doing better than 5 years ago. 5 жилийн өмнө бид нар гайгүй байсан. Much better than 20 years ago. 5 жилийн өмнөөс мэдээж гайгүй болсон байгаа. But we still have to grow stronger. Гайгүй болсон байгаа. Гэхдээ хангалтгүй. Jesus was so strong. Учир нь Есүс өөрөө үнэн He хүчрхэг. was so accurate. He was so sharp. Есүс маш хурц бөгөөд Есүс үнэн оновчтой. Everything he did was so accurate. Түүний хийсэн бүхэн нь байгаа ондог байсан. His words were so strong. Түүний үг нь маш хүчрхэг Are байсан. you with me? Намайг ойлгосноо те? The devil has distracted us too long. Диавол биднийг маш удаан хугацаанд одоо төөрөгдүүлсэн байна. That's why we have to pay attention now. Тийм учраас одоо бид нар анхаарлаа Let me төвлөрүүлэх write what хэрэгтэй болж байна. let me read what I wrote here. The devil has distracted us too long. We will learn how to pay attention now. Диавол биднийг удаан жилийн туршид төөрөгдүүлсэн учраас бид нар өнөөдөр анхаарлаа хандуулна гэдгийг сурах хэрэгтэй болж The байна. devil has confused us too long. Дэндүү удаан хугацаагаар тэр биднийг самууруулсан. Now we will seek God and get clarity. Тийм учраас бид нар одоо түүнийг эрен хайж тэр тодорхой цэлмэг байдлыг олж авах хэрэгтэй байна. The devil has stolen from us too long. Диавол дэндүү удаан хугацааны туршид их зүйлийг хулгайлсан. Now we will go to God and take it back. Харин Everything. одоо бид нар бурхандаа очиод алдсан бүхнийг авах болно. The devil has tried to put us out too long. Диавол биднийг дэндүү их гадаа байлгасан юмсан. But now we will stand up and we will put him out. Харин одоо бид нар тэглэхгүй өөрийг нь бид нар гадагш нь гаргах болно. Can you say amen to that? Амен биш үү? Hey, the game will change now. Тэгээ юм өөрчлөгдөж байна тийм үү? He has tried to put us out for many years. Олон жилийн турш тэр биднийг ямагт гадагш нь хаяхыг It's хүсдэг. time to live strong lives.
Бид нар маш хүчирхэг амьдралаар It's амьдрах. time to build strong churches. Маш хүчирхэг сүмүүд баригдах цаг бол It's одоо. time to have strong marriages, Маш хүчирхэг гэрлэлтүүд бий болох. strong ёстой. homes, Гэр бүлүүд бий болох. raise ёстой. strong young people, Хүчирхэг залуу өсвөр хүмүүс raise гарч ирэх strong ёстой. old people. Хүчирхэг настай хүмүүс гарч ирэх ёстой. Don't tell me you are too old. Надад битгий та дэндүү хөгшин байна гэж I хэлсэн. will correct you. Би таныг бүр The залруулж kingdom өгье. of God has nothing to do with age.